Энд нэг жижиг хосоосор байна. Нэг хүн нэгийг зүүн. Тэгээд чи түүний бэй, тэр чиний бай. Нийлээд юм утгатай. Энэ бол утасны гэр. Өслөг зөөлхөн бөгөөд могоон толгойтой. Энд ч бас хосын загвар юм. Нөгөө нь ингэж харагддаг. Зөвхөн гаднах төрхөөрөө хос биш ээ. Хооронд нь ойртуулахаар нэгийгээ додож байгааз өө нэрээ ямар ч дуу чимээ гаргадгүй шүү. Бити тоо. Гэтэ хэтэрхий хэл цагаан санагдвал арай дараахан хөлбөр бас байна. Энэ бол юмс. Хөөхөн жижиг нүдтэй, бас хоёр жижиг гартай. Та хоёр тус бүр нэгийг үнсэж болно. Хэрв та хоёр ичимхий хүмүүс бол ингэж ширээн дээр амьсаа нууцаар шүүгэлцүүлээд гараа барьж болно. Ингэж харилцаагаа илүү дотн байлгаарай. Хэрэв утасны гэрээ барихыг хүсвэл ингээгч боломжтой. Дараагийн зүйл бол сорвол. Хосуудад зориулсан дунд нь нэг зүрх байна. Эхлээд төгсөрч үзье. Y хэлбэртэй боллоо. Ингэснээр хоёр хүн зэрэг нэг аюунаас уух боломжтой. Хэрэв ингэ сорвол хэрэглэдэг бол уйтгартай шүү дээ. Харин энэ хосын сорволыг ашиглавал арай онцгой санагдана. Эхлээд зүрхэн хэсгийг дүүрэх хэрэгтэй. Шалт юм. Бусны зүйлийг анзаараарай. Энд нэг чиглэлийн гуурс байна. Тиймээс ганцаараач ууж болно. Сүүлэн дотор нуусан зүйлээ үлдээгээд дурсгал болгон хадгалж болно. Хөөрхөн дурсамж үлдэн шүү. Би өөрөөр ашиглах гээд үзлээ л дээ. Гэтэ сая хэлсэнчлэн нэг чиглэлийн гуурстай учраас сурч болсонгүй. Гэтэ арай өөрөө сэтгэвэл бид хоёр аягнаас зэрэг сурах боломжтой. Хэдийгээр ямар ашигтайг нь мэдэхгүй ч үндэ хэрэггүй зүйл байна л да. Нойр бол амьдралын чухал хэсэг. Бид өдөр бүр ихээхэн цагийг унтахад зарцуулдаг. Нойрны цагийг хэрхэн үр дүнтэй ашиглаж ямар нэгэн зүйл хийх вэ? Тиймээс энэ хүнжил бидэнд зүүдэндээ гүйж спортоор хичээллэх боломжийг олгоно. Хэдийгээр үр дүнтэй биш ч өөрийгөө хуурч болно шүү дээ. Гэхдээ ийм хачин зүйлийг ганцаараа хийх хангалтгүй. Хос хөвлөрөн бас бий. Нэг нь гүйж нөгөө нь дасгал хийн. Сайхан зогсож ин да. Зүүдэн чинь бүх зүйл байна. За ингээд боллоо.